Бид хайраа дүүрэн амьдралаар амьдрахыг хүсдэг. Гэвч хайрыг хичнээн хүссэн ч үүнийг өөрийнхөө амьдрал, гэр бүл, улс, мөн дэлхийгээс гарах боломжгүй байна. Хүн төрлөختний дүүх эхэлснээс хойш бүхий л хүмүүс аз жаргалын түлхүүрийг шинэ ямар нэгэн зүйлээр солихыг хүссэн. Шийдлэг ухаан, философи, мөн шашнууч олон хариултыг үргэлжлүүлэн хайсаар ирсэн. Гэвч юу ч юм үргэлж дутагддаг. Бурхан оршин байдаг юм бол яагаад тийм их зовлон байдаг юм бол? Шунал, шудрагулс явдал, хүчирхийлэл гэх мэт. Дэлхийд хангалттай хоол хүнсний нөөц байгаа мөртлөө яагаад олон мянган хүн өсвөлөнгөөр өгөж байна вэ? Бид хайрыг хүсдэг боловч яагаад хайр хизээд бэлхэн байдаг гэр бүлийг байгуулж чадахгүй байна вэ? Ямар нэгэн шин зүйл, үзэл бодлыг өөрчилж чадах ямар нэгэн зүйл хэрэгтэй цаг үе юм. Бүх үндэстэн ба 90 үеийнхэн өөрөөр үзэл бодолтой хүмүүс бүгд ойлгож чадах зүйлийг хэлж өгөх тийм ямар нэгэн зүйл. Бидний ертөнц болон ирээдүйг өөрчилж чадах тэр ямар нэгэн зүйл. Хамтдаа хайрлаж чадах амьдралын хамгийн их дал боломжийг нээж өгөх тэр ямар нэгэн зүйл. Тэнгэрлэг зарчим нь хүний дотоод байдал болон дэлхийн асуудлуудыг тайлж өгөх үнний тайлбар юм. Тэнгэрлэг зарчим нь Бурхны оршин тогтол ба сансар огтор буюу хүн төрлөختний талаарх оюун санаа болон сүнсийг гэгэрүүлж өгдөг. Тэнгэрлэг зарчим нь сэтгэлийн үдийг нээн туршиж үзээгүй байсан ховсголыг бий болгодог. Тэнгэрлэг зарчим нь амьдралыг өөрчилдөг. Тэнгэрлэг зарчим нь Бурхны үргэлж хүсэж байсан хайрын амьдралыг бий болгох хүчийг өгдөг. Тэнгэрлэг зарчим нь Библи болон дэлхийн содруудын нууцыг тайлж өгдөг. Сонголт тань. Бид бодит байдалд автан амьдардаг. Бидэнд ийм өөрчлөлтийн боломж олдох үед ихэнх хүмүүс эргэлздэг ба яг ойлгож байгаа юм шиг ярьдаг боловч үнэн дээр тийм биш байдаг. Тиймээс сонголт нь таних юм. Та шинэ хайрын амьдралаар амьдрмаар байна уу? Бурхан танаас хүсч байгаа амьдрал. Бид таны өөрийн зарчмыг нээж өгөхөд орж байна. Дэлхийн олон хүмүүсийг өөр амьдралаар амьдрахад хүргэсэн ба сэтгэлийг өлгсөн мессеж юм. Та ч бас үнийг туршин мэдрэхийг хүсэж байна.